Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ Монгол телевиз терминал 1-ийн студиэс 7 хоног бүрийн мягмар лав гарагийн 14 цаг чөлөөт ярилцлага цувралаар та бүхэнд хүрдэг. За өнөөдөр бид нийслэлийн иргэдийн орлын төлөөлөгч Улаанбаатар хотын Тархмал эрчим хүчний их усэр барьж байгуулах төслийг санаачлагч Ноёнбат зоригтой уулзахаар студид авирлаа. Сайн байна уу? Сайхан аварч иж байна уу? Сайхан авч байна. За бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Хоёлаа өнөөдөр төвийн эрчим хүчний цахилгааны асуудал, цаашлаад гэр хорооллын хэрэглэгчдийн дулааны асуудал, цэвэр эрчим хүчинд шилжил Улаанбаатар хотод хэрхэн яаж явагдаж чинь их мэдчлэн тодорхой асуудлуудын хүрээнд их өргөн бөгөөд бас тодорхой мэдээллүүдийг үзэгчдэд хүргэе гэж бодож байна. За яагаад тэгэхээр одоо нөгөө галлагын улирал буюу 9-р сарын 15-наас 5-р сарын 15-ны хооронд бид агаарын бохирдол эрчим хүчний шилжилт өөр бусад одоо эрчим хүчний их усруудын асуудлуудыг ярьж агаад 6 сарын 1-ээс үндсэндээ энэ асуудлаа мартаад зунжингаа амарч наадж агаад орж ирдэг. 9 сараас буцаад асуудалтайгаа нүүр тулдаг. Тэгэхээр яг энэ улирал дуусч байгаа энэ үед бас ирэх жилийн төлөв байдал ямар байх вэ? Өнгөрсөн жилийн ажлын үр дүн бас ямар байсан бэ гэдгийг ярилцахаар таныг өнөөдөр урьсан юм аа. За Улаанбаатар хотын эрчим хүчний өнөөгийн ачаалал ялангуяа өвлийн оргил хэрэглээний нөхцөл байдлыг ер нь хэрхэн яаж дүгнж нэмжинээс соёлоо яриагаа эхлэе гэж бодож байна. Энэ үглийг бол бас их том сорилтыг давж Улаанбаатарчууд хавартаа золголоо. Тэглээ. За өнөө мань телевиз үзэгч Улаанбаатарчуудаа энэ өдрийн мэнд айлтгая. За Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлын нэг бол угаасаа энэ эрчим хүчний их усрын дутагдчихмал байгаа. Их усргүйгээсээ болоод одоо энэ Улаанбаатар хот чинь төвийн эрчим хүчнээс хамааралтай төвлөрөл бий болсон юм сунад тогтцоод байхгүй. Тэгээ цаашдаа бол одоо энэ гэр хорооллын дахин төлөвлөлт одоо энэ орчин суулт нүүдлийг нэлээд тархмал байдлаар шийдэх асуудал ерөөсөө эрчим хүчний одоо дутмагшил байгаатай л холбоотой. За 2025-26 оны хувьд бол яг дулааны эрчим хүч бол нийтдээ Улаанбаатар хот бол 3609 гигакалцаг холбогдсон байна л да. Тэгтэл өөрөөх нь хүчин чадал бол одоо 4 их усүртэй. Тэз 3, 2, амгалан гэдэг. За энэ их усүрийн нийт суулгч хүчин чадал бол 2897. Тэгэхээр ингээд 1192 гигакалцаг буюу бараг одоо 1300 мегаваттын ийм дутмагшил байгаад байгаа. Тэгээд ингээд холбогдсон ачааллаас хамааруулаад нөгөө одоо байгаа эрчим хүч хэрэглэгчдийн маань одоо тодорхой төвшөнд дулаан үргэлжихгүй байна. Нөгөө төгөр шинээр хэрэглэгч бий болж чадахгүй байхгүй. Тэгэхээр дарааны ээлжинд бидний хамгийн том сорилт бол одоо энэ 26-аас 27 бидний хамгийн хэцүү байх жил. Өөрөөр хэлбэл цахилгааны хувьд ч тэр дулаан эрчим хүчтэй хувьд ч тэр энэ бол хамгийн хүнд жил болно. За яг харьцангуй өмнөх жилийг харьцуулахад бид нар бол яг хагас кокс түллээ гэр хорооллын хэрэглэгчид. Нөгөө төгөр одоо энэ бидаас одоо уурын зух гэж ярьдаг бидний тархмал дулааны эрчим хүчний их усрууд маань бас нийтлэн бас хэрэглэлээ. Түүхийн үсийг бол аль болохоор жилээс жил багасгч байна л да. Гэхдээ энэ бол хангалттай биш. Өөрөөр хэлбэл бид нар цаашдаа төвийн эрчим хүчнээс хамааралтай дулааны их усрээс холбогдохгүй бие даасан тэгээд түүхийн үс хэрэглэдэггүй ийм эрчим хүчний их усрыг л бий болох ийм шаардлага зүйсээр тулгараад байгаа. За энэ бол дэлхийн нийтийн хамгийн том одоо олон жил шалгарч хэлбэрсэн технологи бол угаасаа л энэ хагас коксолтой. Одоо энэ гэр хорооллын хэрэглэгч бол хагас кокс төлөх ёстой. За нөгөөтэйгүр үйлдвэрлэлд бол шинээр шингэрүүлсэн шатдаг хийх нэвтрүүлэх явдал байгаа. За энэ маань хий бол өөрөө хоёр төлөвтэй байна. Нэгд нь нефтийн шингэрүүлсэн хий гэж байна. Нөгөөх нь одоо байгалийн одоо мета хийг одоо шингэрүүлж ирээд үүнийг одоо ууршуулдаг технологи байна. За манай улсын хувьд бол харамсалтай нь одоогор бол байгалийн одоо хийг одоо үйлдвэрлэлд хэрэглэсэн юм технологи одоохонд нэвтрээгүй байна. За бидний хувьд бол одоо ирэх жилүүдэд юу их вэ гэхээр ерөөсөө төвлөрсөн бус бие даасан одоо юм цэвэр эрчим хүчийг өөрөөр хэлбэл нүүрсний хангамжийг бид нар шатдаг юм түлшний хангамж руу шилжүүлэх гэдэг юм. Тэнгис дээр одоо байгаа одоо нэг 200-аад бие даасан цуухуд байна л да хүчин чадлаасаа хамааруулаад янз бүр байна. Энэ маань төрийн болон орон нутгийн өмчийн хувийн хвшлийн эдгээр маань бүгд түүхийн үс хэрэгжилж байгаа. Энийг л бид хийн түвш рүү холбогддог асуудал байна. За хоёрдугаарх нь бол бие даасан одоо хийгэр ажилдаг эрчим хүчний их усрыг бид анхудаа барьж байх болох гэж байна. За эдгээр нь одоо шинээр барьж байгаа нөгөө явж чадахгүй гэр хорооллын дахин төлөвлөлтийг л бий болгох нөгөөтэйгүр одоо шинэ их усртэй холбогдсноороо хэрэглэгч өөрөө өөрийнхөө одоо эрчим хүчийг хяндаг юм шинэ уян хатан систем бол орох гэдэг юм л да. Одоо цэвэр эрчим хүчний шилжилт, эрчим хүчний их усрын энэ солонгорол те тархамлын их уср гэдэг зүйлсүүдийг ер нь иргэд бас
ойлгоход тодорхой хэмжээний одоо суур мэдлэг гэх юм ойлголт за ийшээгээ шилжихэд мэдээлэл их чухал байгаад байна. Тэгэхээр яг энэ тархамал их үүсвэр за нөгөө талдаа цэвэр эрчим хүчний шилжилт гэдгийг энгийнээр тайлбарлавал ерөөсөө нүүрсний хэрэглээг хийн халаагуур болон өөр бусад сэргээд эрчим хүчний их үүсвэртэй холбох гэж бид ойлгож байгаа зөв үү? Ерөөсөө товч утгаар хэлэх юм бол бид түүхийн нүстэй хэрэглээс салнаа л гэсэн үг. Ямар ч тохиолдолд бид эрчим хүчийг ахуйн болон үйлдвэрлэлд түүхийн нүсээр биш бусад их үүсвэрээр сая таны дурддаг сэргийгдэх эрчим хүч байж болно айлуудад дээрээс нь сая миний ярьдаг шатдаг хийн түлшний хангамж руу шилжиж болно. За газрын гүний дулаан гэж ярьж байна. Хийд памп буюу одоо агаар их үүсвэртэй дулааны их үүсвэрүүд ярьж байна. За бүр зарим нэг айлууд бол нэг цэвэр цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа айлууд ч байна. Тэгэхээр ер нь одоо бол яг ийм байна. Харьцангуй нэг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад бол гэр хороол бол 200 мянга байсан гэдэг жилээс жилд буугаад байна. Бид нар нэг жилдээ нэг 3500 4000 хүрдгүү өрхөл одоо яг орон сууцнд ордъё. За энэ жил анх удаа бид сэл хороолын ашиглалтанд оруулаад бид 8500 айлыг одоо оруулах гэж байна л да. Тэгэхээр хэрэглэгч маань үндсэндээ 2 хуваагдана гэсэн үг. Хизээч одоо байгаа 176 мянган гэр хороолыг бид бүгдийг орон сууцчулж чадахгүй. Тэгэхээр гэр хороолд байгаа хэрэглэгчийг бие даасан хийн түвшний хангамж руу шилжүүлэх асуудал. Түүнтэй зэрэгцүүлээд зарим айлыг түрүүний ярьдаг сэргийгдэх эрчим хүчээр шилжүүлэх асуудал. 3 дахь их үүсвэр нь болохоор бидний техникийн болцоотой одоо хүчтлийн чадал ундгүй ийм одоо 0.4 шинжилэлт орчихсон зарим айлуудад цахилгаан одоо халаагаар шөнийн хэрэглээг нэвтрүүлэх ийм чиглэлээр явна гэсэн үг. Тэгэхээр энэ бол хибрид маягаар одоо гэр хорооллын хэрэглэгчдэд очих нь шүү дээ. Зарим нь хийн халаагууртай байх нь, зарим нь хийд пампаар, зарим нь одоо магадгүй цахилгаанаар, зарим нь сэргийгдэх эрчим хүчээр. Улаанбаатар хотын хэмжээнд бол өнөөдөр 176 мянга гаруй одоо гэр хорооллын хэрэглэгчд байна. Үүнээс яг 158 мянган гэр хорооллын хэрэглэгчид одоо сая бол хагас коксыг түлсэн. Үлдсэн одоо нэг 18 мянган хэрэглэгч бол одоо сая миний дурддаг сэргийгдэх эрчим хүч, газ, цахилгаанаар холбогдож ажиллаж байна. Тэгэхээр ийм хоёр төрлийн хэрэглэгч нэгдүгээрт байгаагийн эхнийх нь гэр хороол. Хоёр дахь их үүсвэр бол бид нар анх удаага одоо Улаанбаатар хотод шинээр баригдаж байгаа айлуудыг одоо орон сууцуудыг хийн халаагууртай тархамал одоо юм бие даасан эрчим хүчний их үүсвэр. За энэ нь өөрөө хийд памп болон одоо хийн системээр бойлероор ажилладаг ийм жижиг одоо технологиор эрчим хүч дулааны эрчим хүч үйлдвэрлээд үүнийг одоо ингээд хотхон болон томоохон одоо орон сууцны хотхонууд руу түгэх ийм хоёр хэрэглэгч бэлтнэ гэсэн үг. Тэгэхээр хэрэглэгчдийн хувьд бол хоёр асуулт байна. Яагаад тэгэхээр нэгдүгээр асуулт бол угаасаа одоо манай орон сууцнд амьдардаг иргэдийн үн тариф хайгүй хямдхан. Манай гэр хорооллын хэрэглэгчдийн одоо дулааны үлийн үйлдэл төлдөг одоо мөнгө нь өндөр өгдөг шүү дээ. Тэгэхээр ийм ялгамжтай байдаг. Өнөөдөр бол нэг гэр хорооллын хэрэглэгчд нэг сая 200 мянган төгрөгийг өвлийн одоо 8 сарын хугацаанд хагас коксонтой төлж явах шиг байна. За цахилгаантай айлуудад нэг сая 500-аас сая 800 магадгүй зарим нь 2 сая гарч байгаа ч айлбай. За тэгтэл манай орон сууцнд амьдарч байгаа төвийн эрчим хүчнээс холбогдсон орон сууцны айлууд маань зуны өвлийн үйлрэлдэ дулаанда максимумда 560 мянга төлж байгаа. Тэр ч айгүй харьцангуй байгаа байхгүй. Зарим одоо 50-60 м квадраттай дулаан эрчим хүчтэй бол одоо нэг 40 мянга хүрэхгүй айл төлж байгаа айл биш үү? Одоо эрчим хүчний үн тарифын нэг докторгүй дээрээс нь ялгамжтай байдал маань шинээр технологи хөгжихэд бас их нөлөөлж байна. Гэхдээ энийг бол одоо эх жилүүдэд мэдээж энэ дулааны эрчим хүчний үн тарифын докторгүй ялгамжтай байдлыг өөрчлөх хэрэгтэй байна л та. Тэгэхээр хэрэглэгчдийн хувьд бол хоёр юм байна л гэсэн үг. Нэгт нь шинээр дахин төлөвлөлтийн дагуу орж байгаа орон сууцны бидаас их усрээс одоо дулаан авч байгаа хэрэглэгчдийн үн тариф гэж байх нь байна. Дээрээс нь гэр хороолдоо амьдарч байгаа айлууд өөрөө хийн хангамж болон бусад их усрээс төлөх бас нэг төлөөс гэж байна. Тэгэхээр энийг Улаанбаатар хот болон одоо эрчим хүчний яамнаас бид нар татаас олох эсвэл одоо үн тарифын хөнгөлтийн ямар нэг одоо өөр их усрыг шийдвэрлэх шаардлагатай болж байна. За тэгэхээр одоо 3 тусдаа ойлголт яригдж байна гэж ойлгож байна. Хийн халаагуур, цахилгаан халаагуур болон сэргийгдэх эрчим хүчний их усрээр ингээд эрчим хүчийг шийдэж байгаа. За Улаанбаатар хотод сая 2025-аас 2026 онд одоо шилжих саяны энэ өвлийн улирал буюу энэ халаалтын улиралд ямар ажлууд хаана хийгдсэн бэ? Ер нь нөөц бололцоо ямар байна? Ирэх жилийн төлөвлөгөө бас ямар байна вэ? Ер нь бол 25 оны сая үлийг ачаалаас өмнө Улаанбаатарт жилдээ нэг 500 орчим мянган мэдлэг төлдөг. За ер нь бол нэг хийн халаагуурт
маш цөөхөн айл одоо 3000 хүрэхгүй айл одоо байдаг. Тэрийг одоо би нөгөө аж ахуйн нэгжийг оруулаад хэлж байгаа шүү. За дээрэс нь сэргийгдэгчийн хүчинд холбогдсон айл бол одоо үндсэндээ хуруу дарам цөөхөн байсан. За 25 оноос 26 үлрэлт бол бид нар төвийн 6 дүүрэгтэй үндсэндээ 5 төрлөө хэлсэн. За нэгдүгээр ажил бол та бүхний сайн мэдэх одоо хагас кокс руу нэвтрүүлэхийн ажил бол хийгдсэн. За яг харамсалтай нь бол бүгдээ хятадаар тусаас авлаа гэдэг шүүмжлэл байна. Гэхдээ ер нь бол тэр зөв дотооддоо үйлдвэрлэх ёстой. Энэ бол хөрөн үрсийг одоо хагас коксын хэлбэр шилжүүлэх. За хоёр дахь нь бол бид нар нефтийн шингэрүүлсэн хий бие LPG-г одоо бид нар яг жинхэнэ дулааны эрчим хүчинд хэрэглэхийн ажлыг бол зохион байгууллаа. Улаанбаатар хотод нийтдээ төвийн одоо 2 дүүрэг дээр Баянгол Чингэлтэй дүүрэгт 5000 айлыг бид нар дулаалга нэвтрүүлсэн. Эдгээрийг одоо бие даасан одоо LPG-ийн дулааны одоо их усүртэй холбосон энэ ажил явсан. За эдгээрээс гадна бид нар бас хэд хэдэн 3 ажил хийсэн. Нэг нь бол одоо сая сэргийгдэгч хүч гэж ярьж байгаа. Одоо нэгдсэн улсын байгууллагын бас хүүхдийн хөгжлийн санта хамтарсан. За мөн бас дүүргүүдийн ийм төслүүд явсан. За энэ 100 гаруй өрхийг зөвхөн Чингэлтэй дүүрэгт ихээр бид сэргийгдэгч хүчтэй холбоод дулаалгын ажлыг явуулсан. За нөгөөдөгөр аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын 1% одоо энэ өвлийн одоо дулаалга хийх сэргийгдэгч юм уу цэвэрэгч хүчтэй холбоотой ийм ажилд бас бид нар зарцуулж хийсэн. За энэ ажил бол бас нэлээд үр дүнгээ өгсөн. Засгийн газрын 2025 оноос 133 дуу тогтоол гарч хэрэг одоо айл өрхийн одоо дулааныхаа хэрэгцээд өөрсдөөсөө гаргасан төлбөрийг хүн амын орлого албан татвараас бас чөлөөлдөг болсон. За энэ ажил бол явсан. За 5 дахь одоо хамгийн том ажил бол бид нар бие даасан сургууль цэцэрлэгүүдийг хуучин одоо нүүрсний одоо уурын зуух гэж ярьдаг шүү дээ. Тийм зуухыг нь бид нар хит памп буюу агаарын их усүртэй цахилгаан халаагур болон газын одоо бойлор руу шилжүүлэх ажлыг үндсэндээ нэг манай Улаанбаатар хотын хэмжээнд яг хэсэгчсэн дээр удирдлагын хангамжаар газар 20 гаруй ийм хэсэгчсэн дулааны их усүр байдгийг бид нар бараг 80% шилжүүллээ. За энэ ажил бол нэлээд үр дүнтэй байсан. Өөрөөр хэлбэл бид нар түүхийн үүсдүүлж байгаа уурын зуухтай одоо хийгээр ажиллаж байгаа зуухны одоо ашиглуулын коэффициентийг авч үзэхэд бол харьцангуй өндөр сайн гарсан. Тэгэхээр эндээс бол бид нар нэлээд том хүлээлттэй хийсэн. За эдгээрүүд нь бүгдээрээ нийлжээж одоо саяын дулаалга, саяын хийн халаагур, агаарын хит пампууд байна. За тэгээд энэ саяын тэр митлингээс бид нар хагас кокс руу шилжсэн ажлууд байна. За тэгээд тархмал энэ саяын их усруудыг шилжиж энэ бүгд нийлээд бол саяын тэр өнгөрсөн одоо өвлийн одоо агаарын чанарын асуудал ирсэн шүү дээ. Яг утаа байхгүй болсон уу, болсноогүй юу гэл ингээл маргаа бол утаа бол байсан. За утааны чанарт яригдах хэрэгтэй. Хоёрдугаар хоруу байдал те. Цаашдаа бол энэ явах юм байна гэдэг одоо хамгийн том одоо прагматик одоо үзүүлэлтүүд байгаа байхгүй. Энэ үзүүлэлтүүд бол аюу эерэг гарсан. За хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг ч гэсэн бид нар авч үзсэн. Хэрэгжилж байгаа сэтгэл ханамжийн хувьд бол 67% эерэг байна. За 33% бол тэнэгэлзээ буюу бас зарим нь буцаасан хамгийн том шалтгаан бол хийн одоо өөрийнх нь үн тариф өндөр байна. Тэрнээс болоод одоо хийгээ худалдаж авах маш одоо энэ хагас коксыг бол бид нар хасар хямдхан зардаг шүү дээ. Сая 162 мянган төгрөгөөр бүгдээ хятадаар тусаас худалдаж аваад уудлаа савлаа тээвэрлээд хэрэглэгчдэд нэг тонны сая 162 мянган төгрөгөөр нийлүүлээд хэрэглэгчдээс 250 мянган төгрөгөөр л авдаг. Тэгэхээр эдгээр бид нар зөрүүнд нь бараг 850 мянган төгрөг 900 мянган төгрөг татаас өгдөг гэсэн яг. Тэгэхээр ийм одоо хямд үнэтэй нөгөө хагас кокстой харьцуулахад хий бол өндөр байгаа. Цаашдаа бол бидний үзүүлэлт юу харуулсан бэ гэхээр хийн түвш рүү шилжих ёстой байна. Цахилгаан руу шилжих ёстой байна. Энэ нь тэр саяын тэр хагас кокс өгдөг татаасаас тийшээ шилжүүлвэл энэ бол адилхан байна. Улаанбаатар хотын одоо өнөөдөр бол нэг 3 их усүр байна. Нэгт нь Эрдэнэс 5 толгоогоос бол одоо тэр хагас коксыг худалдаа авах зориулсан 300 тэрбум төгрөг өгч байна. Улаанбаатар хот тэр хагас коксыг тээвэрлээд, савлаад, борлуулах энэ хөлсөндөө 56 тэрбум өгч. Жилдээ 100 гаруй сая долларыг бол хэрэглэгчтэй одоо харин татаас хэлбэр болгох юм бол энэ бол одоо эрг үзүүлэлт гарах юм байна гэдэг. Ийм тоон үзүүлэлт харсан учраас нэг талаараа эрг. Нөгөө талаараа бол саяын гарсан энэ 5 том үзүүлэлт бол үр дүн нэлээд сайн байсан гэсэн үг.
За Чингэлтэй болон Баянгол дүүргийн 5,000 айл өрх гэж энэ за гандан бөмбөр орчмын айл өрхүүдийг сая энэ өвөл хийн халагуурт шилжүүлэх ажлыг ингээд хийгээд явсан. Тэгэхээр хийн халагуур гэдэг маань өөрөөр хэлэх юм бол өмнө дурдсанчлан LPG хийг ашиглаж байна гэж ойлгож байна тийм. За энд ашигласан хийн халагуур түүний одоо ажиллах горим аюулгүй байдал тэр бүтээцийн хувьд бас ямар онцлогтой байв зөвхөн монголчуудад зориулж үйлдвэрлэж энд ирсэн гэж бид бүхэн ойлгож байгаа тийм ээ. Тэг яг энэ хийн халагуурын хувьд бол хоёр хүчин чадалтай ирсэн. Нэг нь 6 кВт, нэг нь 10 кВт. За одоо манай улсад нэг хэцүү юм байна. Дэлхийд хаач байхгүй нэг сууцын төрөл буюу гэр. Казахстанд хүртэл одоо Туркменстан эдэрт бол нийслэл хот Астана эдэрт нь гэрийг одоо сууцын төрлөөс аваа ийцсэн байл. Тэгэхээр манай улсад бол одоо саяын миний дурддаг 170 гаруй мянган гэр хорооллыг чи одоо 90 мянган айл нь гэрт амьдарч шүү дээ. Тэгэхээр гэрт амьдарч байгаа энэ гэр гэдэг бол өөрөө яг суурьшмал одоо сууц гэж хэлэхэд хүндрэлтэй. Тэгэхээр эдгээр айлуудад бид нар холбогдсон. Нэг нь бол дээр одоо хоолоо хийж иддэг ширэмтэй. Тэгээд доороо дулаанаа үлдүүлдэг ийм нэг төрлөө. Ингээд 5,000 айл гэсэн. За үүнээс гадна бид нар 50, 100, 300 айлын дунд нэг одоо LPG-ийн том танктай тэрийг ингээд шугамаар холбогдсон. Тэгээд энийг бол зөвхөн байшингуудад хийсэн. Байшин ингээд газын бойлортой. Тэгээд газын бойлороосаа усан ийм халагууртай айлууд 2-3 өрөө байртай. Ийм орон сууц шиг одоо барьсан байшингууд зөндөө шүү дээ. Тэр байшингуудыг бид хийсэн. Нөгөөдг нь гэрт саяын дээрээ одоо хоолоо хийдэг зөвхөн одоо дулаанаа шийддэг ийм одоо бас зуухнуудыг тавьсан. Тэгэхээр эдгээр гурван төрөлөнд гуруулаа яг нэгнийгөө хэлэхэд нэг нь буюу одоо тэр гэрт дотор хүний амьдардаг өрөөнд дулаан үйлдвэрлэлийн процедур хийдэг тэр бол нэг стандарт нь. Хоригдсан. Нэг өсөндөө олон улсын одоо газын одоо хангамжийн аюулгүй байдлын дүрм зөрчсөн. Тэгэхдээ тэр дүрмийг дагах юм бол манай улсад тэрийг хэрэгжүүлэх боломжгүй байхгүй. Тэгэхдээ бид нар бол энэ дээрээ бол яг хэд хэдэн стандартуудыг нэвтрүүлж оруулсан юм. За аюулгүй байдлын талаасаа бол одоо сая өнөөдөр бол 3,000 гаруй айлууд одоо яг 5,000 дайр хүрээгүй одоо 3,700 айл холбогдсон байна. За ингээд түрүү миний хэллээ шүү дээ одоо холбогдсон айлуудын 60 гаруй хувь бараг 70% нь сэтгэл хангалуун эерэг байсан. За аюулгүй байдлын талаасаа бол энэ дээр бол бид нар харьцангуй бол одоо 21 төр зуунд бол өндөр хөгжсөн. Солонгос, Хятад мэтийн орнууд бол бидэрт хэлдэг 1950-ад он 60-ад онд бол одоо газ гэж огт мэддгүй хүмүүст асар их бидэрт одоо хүнд сорилтууд магадгүй зарим нэг аюулгүй байдлаасаа болоод бид нар алдсан зүйлүүд бий эслүүд байсан. Энэ удаа бол хүн төрлөختөн газ гэдэг юмыг мэднэ. Улаанбаатар хотын хэрэглэгчд ямар нэг юмд хэрэгэлдэг учраас тэрний ойлголт бол харьцангуй гайгүй одоо илүү танад одоо гисэн эдий ч гэсэн одоо аюулгүй байдал бол наадах чинь нэлээд чухал гэдэг. Тэгэхээр бид нар энэ дээрээс бол нэлээх бас нийтдээ 5,000 айлын бол нийтдээ 3,500 байшин л та. За 1,500 л одоо гэр байгаа. Тэгэхээр цаашдаа бол бид нар ямар баримтлах вэ гэхээр дулаалсан байшин. Энэ рүү одоо эрчим хүчний их өсрөг хийн халагуй болиогоор хэн чиглэл рүү л илүү явна гэсэн чиглэлтэй байна. Тэгэхээр аюулгүй байдлын талаасаа бол яг дэлхийн стандартыг бариулж бас харьцангуй шүүмжлэлтэй хандах бах. За манай улсад шинээр нэвтрүүлсэн стандартын хувьд бол энд бол ямар ч байсан зөрчсөн зүйл одоогор байхгүй. Хийн халагуурын үйлдвэрлэлийг бүгд найрамд Хятад ард улсад хийгээд Улаанбаатарт айлуудад нийлүүлж байгаа гэж ойлгож байгаа тийм ээ. Тэгсэн. Одоо өөрөөр хэлбэл би түрүү хэллээ шүү дээ 3 төрөл байсан. Нэгдүгээрт нь бүгд найрамд Хятадд бол сая энэ 5,000 өрхийг манай хийн хангамжийн удирдах газар хариуцж хийсэн. За манай Тархмал эрчим хүчний дэд үс гэдэг компаниас болохоор нөгөө 50 айлуудыг шугамар холбох ажлыг хийсэн. За дээрэс нь бид нар Финляндийн бас 80 айлын зуухыг цэвэр одоо зүгээр дулаан үйлдвэрлэдэг, дээрээ гал төлдөггүй ийм зуухнуудыг бас тавьж хэрэгжүүлсэн. Тэгэхээр эдгээрүүд нь байна бид нар одоо дэлхийн бүхэл технологиг нотгшуулах гэж ядж штэ. За дэвтрүүлсэн технологи болгоно ерөнхийдөө үзүүлэлт нь адилхан байна. Аюулгүй байдлын талаас нь саяын технологиг нотгшуулах стандартуудыг оруулж байна. Бид нар Солонгосын хийн аюулгүй ажиллагааны газартай манай ашигт малтамлын ерөнхий газар хамтарсан төслөгжүүлж байгаа. Энэ хавар ихэд бид нар LPG-ний стандарт нормуудыг одоо шинээр нэвтрүүлж батлуулах гэж байна. Шинэ бас хийн хангамжийн хууль боловсруулж байна. За энэ хуулийг одоо бас улсын хурлаар батлах баг. Тэгээ энэ асуудал маань ирэх одоо жилүүдийн одоо бидний ажилд шууд нөлөө үзүүлэх юм их зүйн үндэслэл болох.
За эх жилд бол дулаалга шийдсэн айлуудад хийн хаалгаарыг зөвлөнө. Ер нь аль болох тийшээгээ чиглэлтэй явна гэдэг чинь тийм. Өнгөрсөн жил буюу саяны өнгөрсөн улирал дээр сайжруулах шаардлагатай зүйлсүүд юу байв? Мөн одоо аюултай ч юм уу, тийм аюулгүй байдал зөрчсөн, за эрүүл ахуйн стандарт одоо зөрчсөн гэдэг ч юм уу, осол гэмтэл гарсан тийм кейсүүд 5000 айл дээр жишээлбэл хэр хувьтай гарсан бол. За яг хуу хамгийн эерэг үзүүлэлт бол ослын гарсангүй. За саатлууд, дуудлагууд бол олон гарсан. Олон дуудсан. За дийлэнх нь хүний одоо шууд ухамсартай холбоотой л асуудал байна. Өөрөөр хэлбэл энэ хэрэглэгчийг дотор нь хоёр англи л да. Нэг нь бол үнэхээр одоо тэрийг сурыг, өөрөөр хэлбэл байнгын ажил хөдөлмөртэй тэрнийхээ төлөө одоо ингээд өөрийнхөө амьдрах хүчнийг сайжруулах гэсэн үг. Нөгөөх нь үнэхээр бэлэнчлэх сэтгэлгээтэй нэг хэсэг байна. Хийгээд өгсөн юмыг одоо ингээд энэ чинь болохгүй одоо карантин нээх юмыг л нээж чадахгүй, эсвэл болгоомжилдаг, эсвэл одоо заавал авчирч одоо тэрийг янзлуулдаг, эсвэл хит их хэрэглээгээ өөрөө хянч чаддаг ийм хэрэглэгч байна. Тэгэхээр яг сайн тал нь ер нь бол цаашдаа нутагшуулахад өөрийнх нь хүсэлтэд тавих хэрэгтэй байна. Дээрээс нь үнэхээр өөрөө тэр амьдрах очноо сайжруулъя гэж зүтгэж байгаа тийм гэр бүл, тийм одоо хашаанд байх хэрэгтэй байна. За гуравт нь болоод ирэхэд одоо өгж байгаа 900 мянган төгрөгийн татаас байгаа. Нийтдээ 8 сарын турш бид нар хийн хангамжийн хэрэгжилж байгаа айлуудаар 900 мянган төгрөг өгч байгаа л доо. Энийг нийтдээ ногоон бүс, шар бүс гэж хуваасан. Ногоон бүстэй цаашдаа нэлэнгүүд нь олгоод аль болохоор тэр хагас кокс нүүрс түлж байгаа биш. Энэ одоо хийн хангамжийг дэмжиж байгаа айлууд руугаа өгөх ийм чиглэл рүү оруулах хэрэгтэй байна гэсэн. Хөөс одоо үндсэн үзүүл таа үзүүлэлт нэг харагдаж байгаа. Үр дүн. Альва ерний шинэ ажлыг хийхэд иргэдийн дунд зөв ойлголтыг төрүүлэх, мэдлэгээр хангах, мэдээллээр хангах ажил их чухал гэдэг. Энэ суурийг хийж ажил цаашаа явна гэж үздэг. За яг саяны туршлага дээрээс харахад иргэдийн хүлээж авч байгаа байдал болон тэдэнд байгаа мэдээлэл хэр байна, ирэх жилийн тухайд буюу дараагийн улирал дээр ер нь юуг анхааруул зохистой байна гэж та бүхэнд үгэнсэн бэ. Ер нь монголчууд энэ хийн халаагуурыг хэрэглэхэд за мөн зөвхөн хийн халаагуур гэлтгүй энэ тархмал эрчим хүчний их усүрийг хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн байгаа гэж үзэх үү? За би үндсэн 3 категориор тайлбарлая л та. Нэгдүгээр категори бол эхний ээлжинд одоо ингэж айл болгоныг дулаалаад тэгээд дулаалсан айлдаа бүх зүйлийг хангаж өгдөг энэ бол буруу. Бэлэнчлэх сэтгэлгээ нөгөө талаасаа нөгөө иргэдийн ухамсар, соёл төлөвшлөлтөнд аюул буруу юм байна. Одоо өгч байгаа айлуудын бараг 40% нь л одоо тэрэндээ цаашаа авч явах, үлдсэн 60% нь хэд бэлэнчлэх болон бусдаа барьцах, эсвэл хэрэглээгээ хянахгүй байх юм сөрөг хандлагууд байгаа учраас цаашдаа бол одоо яг өөрсдийн хүсэлтээр хангах хэрэгтэй байна. Хоёр дахь явдал бол ерөөсөө л энэ хагас кокс юм уу түүхийн нүрс түлэхгүй байгаа бусад технологиг дэмжих чиглэлийн татаасыг бид илүү анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хагас кокс үйлдвэрлэхэд зарцуулах хөрөнгийг аль болохоор нөгөө хийн хангамж, сэргээгдэх эрчим хүч, нөгөө агаарын их усүртэй, усан их усүртэй дулааны нацуус хэрглэж байгаа тэр айлуудынхаа хэрэглээг дэмжихэд л зориулах хэрэгтэй. Би дөрөв зогс дурдлаа шүү дээ. Жилдээ нэг 100 гаруй сая долларыг бид нар энэ 156 мянган өрхийн одоо хагас коксонд үйлдвэрлэлтэнд өгч байгаа тэр мөнгөө бид шилжүүлэх хэрэгтэй гэж. За хоёр дахь юм нь цаашдаа бол энэ төвийн эрчим хүчнээс дулааны их усүрийн техник нөхцөл тутамгшаад байгаа. Сая миний түрүүний дуртай 1192 гигал цаг гэдэг бол асар их. Одоо бидний сувирлэгдсэн хүч чадал нь 50%-тай тэнцэх хэмжээний ийм тутамгшил байна. Цаана дахиад энэ хэмжээний техник нөхцөл олгогдсон газрууд байна. Энэ дээр бол яаралтай бид нар хийн түлшээр ажилтдаг эрчим хүчний усүрийг яаралтай барьж болох хэрэгтэй. Подстанц гэж ойлгох уу? За яг хоо энэ хоёр ангиллагдсан шүү. Подстанц гэдэг маань бол одоо төвийн эрчим хүчний дулааны магистраль шугамыг өргөж хийгээр халаагаад одоо хөрөхгүй одоо температур нь одоо 130 далтай ингэж явдаг харьцааг уналтанд ороод иртэй нөгөөх нь буцах нь 30-тай ч юм ингэж орж иж байгаа энийг өргөх станцыг басна хэлж болж байгаа. За таны түрүү нэлдэг подстанц гэж нэрлэнэ үү, өргөх станц гэж нэрлэнэ. Энэ бол хийгээр ажилтдаг. Хоёр дахь нь өөрөө хийгээр дулааны эрчим хүчийг үйлдвэрлэдэг ийм бие даас үүсгэ. Одоо энэний хамгийн ихний жишээг бид нар яг 1800 айлын орон сууц Баянбүрдийн ардталд бид нар нэг 100 мегаваттын хүчин чадалтай ийм станц барьж явуулах гэж явж байна. Төр хувьчлалын төвчлэлээр иймэрхүү эрчим хүчний их усуудыг яаралтай барьж болох хэрэгтэй. Нүүрсний биш. Нүүрсний станц гэдэг бол өөрөө би ганцхан юм хэлэхэд хүмүүс яг нүүрс
юугаар ялгаатай нүүрс хямд байна, хурдан байна гэдэг. Өнөөдрийн төвийн дөрвөн эрчим хүчний одоо Т3, 2, 4 амгалан руу орох гэж эдгээр 6 сар нүүрсээ татдээ. 6 сар өдөр болгон бараг 60-70 вагон ингээд оруулдаг. Яг тэрнтэй адилхан нүүрсээр ажилтдаг хойдлын одоо манай дам даржаа баригд дуусгах юм шиг байна. Наадлын сэлб өдөртөө 67 том хоовоо тракууд орно. 100 тракууд орно. Яг тэрүүгээр энэ 3-4 сар нүүрсээ нөөцөө бэлтгэн шүү дээ. Тэгэхээр тэрлүү орох ачаал ямар байх вэ? Тэрний одоо төгжил ямар байх вэ? Цаашлаад одоо орчны бохирдол, үнс, тоос. Тэгэхээр ийм юм нэг биш. Хоёр дахь нь яаралтай одоо ерөөсөө тэрлүү шилжих хэрэгтэй. За гурав дахь юм бол юу бэлэн болсон байна вэ гэхэд бид нар шингэрүүлсэн байгалийн ууршуулах станцыг барих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шингийн ирсэн хийгээ бид уурын хэлбэр шилжүүлээд тэрнийхээ шугам сүлжээгээр хангадаг болох. Энэ систем бол нэгдүгürt бэлэн болчлоо. Хоёрдугаарт энэ бол аюулгүй байдлын зэрэг бол одоо 21-р зуунд бүх том солонгос мэт юм өндөр хөгжилтэй орнуудад бол дээд зэгтээ хай технологи хүрсэн. За гурав дахь асуудал хий хаанаас авах вэ гэж. Өнөөдөр одоо 21-р зуунд хата манай хөрш улсад бол хамгийн бидний хацтай юм бол одоо хажуу хөрш чинь хасар өндөр технологи өгч байна. Өнөөдөр одоо дэлхийн 2-р дайны өмнөхөн нүүрсийг бид нар одоо баяжуулах, нүүрснээс хий гаргаж авах технологи Германд одоо өгч ирсэн бол одоо өнөөдөр Герман технологи хол хайсан технологи хятадууд хийж байна. Тэгэхээр бид нар юугаараа баян бэ? Улаанбаатар хот хамгийн ойртоо 78, хамгийн холдоо 200 км яриад байна. Хүрэн нүүрсний орд газар хэрэгтэй. Энэ хүрэн нүүрсийг бид нар хийжүүлэх, хүрэн нүүрснээсээ хагас кокс боловсруулах энэ үйлдвэрийг яаралтай барьж авах хэрэгтэй. Өнөөдөр бүгд найрамд хятадаар дулсаас хагас кокс худалдаж авах биш, энд барих. Энэ бариад цаашлаад параллельны нүүрсээ хийжүүлэх дайвар бүтээгдэхүүнээс хий гаргаж авах энэ технологи яаралтай хэлэх хэрэгтэй. Энэ маань 27-оос 28 оны өвлөх ачаал эх 2-3 жилийн бэлтгэл ажил болох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид нар энэ жил яаралтай энэ 100 эхлэх ийм 3 ажил байна. За тэгээд мэдээж хэрэглэгчдийн хувьд бол би түрүүнд дурдлаа 2 бас нэг рестрикт юм уу ажил хийх хэрэгтэй. Энэ бол одоо үнэхээр одоо чи тэр зоонд амьдраад одоо ногоон шар бус тогтооцсон шүү дээ. Тэр ногоон бүсэд одоо гал түлж болохгүй, түүхийн ус хэрэглэхгүй гэдэг эсэргээцээд түлээд байгаа айлуудыг бол бид одоо зоон шилжүүлэх ажлыг зохион байгуулсан. Нүүлэн шилжүүлэлт. Хоёрт нь хэсэг бүлгэрээ үнэхээр одоо ингээд эрчим хүчний алдагдaltaгүй ийм байшин барилга бариад хотхны хэлбэрт ороод энийг эрчим хүчээр хангуулах ийм юмыг бол дэмжих хэрэгтэй. Тэр чиглэлийн одоо ажлуудыг явуулах хэрэгтэй. Гэхдээ бүгдийг улс биш. Төр хувийн хвшлийн түвшлэлээр буюу улс бол зөвхөн хэрэглэгчийг дэмжих хэрэгтэй. Хувийн хвшил бол үйлдвэрлэл технологи хэрэглэгчийг хангах ажлыг хийх ёстой. Тэр хэрэглэн дээр нь өндөр гарч байгаа зардлыг нь харин улс хөнгөвчлөлтөг, татаас олгодог тэр систем рүү хэрэглэгчийг дэмжих ёстой байхгүй. Тэгэхээр ийм л одоо системийн загварчлал гарах ёстой. Ийм байдлаар дархмал эрчим хүчийг цэвэр эрчим хүчээр шилжүүлэхийн ажил эх 3 жил явах ёстой. Ингэжээж бид нар одооны байгаа төвчнөөсөө бол нэг 60% одоо гэр хорооллыг өгөө болох ийм л ажил хийх ёстой. Хоёр асуулт байна. Станцуудын гаргаж байгаа агаарын бохирдол ер нь нийт Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэд орчим хувийг эзэлдэг юм бэ? Тэнд түүхийн нүүрс түлж яг эрчим хүчийг үйлдвэрлэж байна. Тэгээ нөгөө талдаа одоо та сая хэлсэн Улаанбаатар хотыг тойрсон хүрэн нүүрсний ордууд байна. Энэчнээс бид нар байгалийн хий гаргаж авах. Тэгэхээр нөгөө хоолой барих том асуудал бас тулгархах гэж бодож байна. За энэ хоёр талаар та тайлбарлах. За тийм. Яг Улаанбаатар хот нийтдээ Улаанбаатар хот гэтгүү төвийн эрчим хүчний системийн нийт 16 нүүрсний уурхаагаас бид нар 10.6 сая тонн нүүрс хэрэглэдэг. Сая 25-аас 26 оны өвлийг хачаалд бид нар ТЭЦ3 тэр 10.6 сая тонны 43% ТЭЦ 4. За 21% шивээ ингээд тангаар хангаж ин л та. За энэ нийт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг саяхныг болтол гэр хороолол 80% үзэлдэг байсан. Өнөөдөр бол энэ тоо 68 руу болж буусан байна. Харин нөгөө эсэргээрээ өнөөдрийн бидний тоосчлт одоо энэ явган замаар алхаж явахгүй энэ асуудал бол хуучин автомашин. Өөрөөр хэлбэл одоо энэ өдөрт 450-500 мянган машин яваад байгаа. Энэний агаарын бохирдол өнөөдөр 30% хүрсэн. Харьцангуй өнөөдөр 13% л одоо нийт одоо 4 их усүр, бусад одоо жижиг их усүрүүдийн 13% эзэлж байна.
Нийт одоо агаарын бохирдлын станцуудаас гарч байгаа. Тэгэхээр энэ бол харьцангуй бас бага тоо. Яг тэгвэл технологийн хувьд бол шүүлтүүрийн хувьд бол харьцангуй сайжирч байна. Гэхдээ бол бид нар харамсалтай өнөөдрийг болтол одоо түүхийн нүүрс хэрэгэлсэн эрчим хүчний технологиор явж байна л да. Гэхдээ бид нар багаас бага шатчтаар явах хэрэгтэй. За хоёр дахь юм нь сая минийх бол нэгдүгürt энэ бол техник эдийн засгийн үйлчлэл нь боловсруулах зүйл гэхгүй юу? Хоолоо барих ажил. Энэ маань юу вэ гэхээр ойролцоогоо нэг цайдам гэдэг юм уу, нялга чойрын салбарт нэг 120-135 км-ийн зайд нийтдээ туршигдаад нүүрснийх нь хэлбэрийг бүгдийг тооцоолчихсон нэг юм төслүүд байгаад байгаа. За энэ төслийг бид нар энэ жил эхлүүлэхээр засгийн газар танилцуулга хийх гэж байгаа. За энэ маань юу гэхээр 130 км хоолойг хийн хоолойг Улаанбаатар руу холбох. За хүлээж авах станцыг бид нар Цагаан даваа буюу Баян зүгтүргийн 24 дугаар хороонд нэг газар бэлдсэн. Энэ жил эхний ээлжинд бид нар шингэрүүлсэн LNG гэдэг маань одоо liquid natural gas буюу шингэрүүлсэн байгалийн хүлээж аваад ууршуулах станцыг эхний хичээлд хийн. Хоёр дахь үе шатанда саяын хоолой холбогдохоор тохируулах станц болгож шийдлэхээр ингээд төсөл бичээд техник эдийн засгийн үйлчлэлийн эрчим хүчний ямар батлуулсан юм. Тэгэхээр энэ төслийн хувьд бол нийтдээ нэг 160 сая орчим долларын төсөл. За энэ төслийг бол хувийн хвшилтэд хамтраад Улаанбаатар хот хоёрхан л өргүүлээ. Нэгдүгürt бид нар хийг явуулж авна. Хоёрдугаарт бид нар хагас кокс судалж авна. Доктортой одоо 6 юм уу 8 жил. За тэгээд үний савлгаагаа бол авна. За метр кубын бол бид нар одоогийн тооцоогоор 1700 төгрөгөөр авна гэж тооцоолох юм бол би бол техник эдийн засгийн үйлчлэлээр бичсэн тоглож штэ. Одооны дулааны эрчим хүчний үн тарифын нэг хүндрэлтэй тал дахиад гарч иж байгаа. Хэрэв дулааны эрчим хүчний үнийг одоо сая нэг дэх өсгсөн штэ. Энэ үнээрээ байгаад ах юм бол энэ бол жоохон нэлээд савлгаатай. Хэрэв дулааны эрчим хүчний үнийг тарифыг нэмснээрээ төвийн эрчим хүчтэй харьцуулах юм бол энэ бол харьцангуй бас бага болж ирлээ. Тэгэхээр энэ төсөл одоо яг эд яригдж байна. Магадгүй одоо хэрэг хурцтай бол бид 5 сар гэхэд энэ засгийн газраас ямар нэгэн чиглэл авах бах. За засгийн газар дээр бас мөн Эрдэс Монгол дээр нүүрснээс хий гаргаж авахын төсөл бас эхэлж байгаа. За энэ төслүүд маань ингээд параллелын явах хэрэгтэй. Нэгдүгээр энэ бол хоёр том технологи. Нэг нь нүүрснээс хий гаргаж авах 16 төрлийн аммиак болон дизель CNG гаргаж авах төсөл. Нөгөөх нь болохоор нүүрснээс цэвэр 60% хагас кокс боловсруулах. За үүний давир бүтээгдэхүүн болох бусад давирхаанууд гарах. Энэ хоёр төслийг параллелын явуулах шаардлагатай. Хагас коксжуулах нүүрсний үйлдвэр барих дээр бол өнгөрсөн жил их маргаан дагууллаа. Яагаад заавал одоо энэ хагас кокс нүүрсээ бүгд найрамдагтад ардуулсаас юм бүртэлж байгаа юм бэ? Бид нар өөрсдөө нүүрсний нөөц ихтэй гэдэг асуудлууд яригдчихсэн. Гэвч Монголоос дотооддоо энэ коксжуулах буюу энэ үйлдвэр байхгүй, жигнэх үйлдвэр байхгүй учраас асуудал үүсээд байна тийм ээ. Тэгэхээр энэ жил яг энэ үйлдвэр барих ажил эхэлнэ гэж ойлгох уу? Энэ би дахиад шууд хэлэх үү? Өрсөлдөөнд эдийн засгийн салбарт зах зээлийн хувийн хвшлийн оролцоо хийж чадах зүйлийг төр хушуугууд дүрхэх юм байхгүй. Өөрөөр хэлбэл би түрүүнд дурдлаа шүү дээ. Ноёдлон жил тэрний өмнөх жил яагаад энэ ингээд явахгүйсэн бэ гэхээр төр их гээд яриад шүү дээ. Төр ихээр Багнуур нэг хийн, Эрдэнэс Монгол нэг хийн, Улаанбаатар нэг хийн ингээд хэрэглэгч нь нэг шүү дээ Улаанбаатар. Цаашлаад магадгүй 21 хоног амир байх. Энэ хэрэглэгч нь нэг тодорхой, авах үнэн тодорхой, үнэн нь тодорхой байхад улс заавал хийх гээд байгаа. Тэрнээсээ болоо хийж чадаагүй байхгүй. За энэ жил бол бид нар хувийн хвшил хий. Чи энд хөрөнгө оруул. Чиний үнийг бид нар тодорхой хэлье. Чи тэр үйлдвэрээ барьж дуусах хүртэл яг бидэрт өгөх үнээрээ тэгвэл чи хятадаас нүүрс авчир. Ерөөсөө болцол тэр шүү дээ. Чи бид нар түрүү бид дурдлаа шүү дээ. Ноёдлон сая 162 мянган төгрөгөөр 1 тонн нүүрсийг хагас коксыг худалдаж авчираад 250 мянган төгрөгөөр зараад 900 мянга алдагдлуулсан. Бид бол хэрвээ дотооддоо үйлдвэрлэвэл 700-800 мянган төгрөгөөр зарах болцоод. За тэгвэл 700 мянган төгрөгөөр би чамаас авъя. Ирэх 8 жил. Чи харин үйлдвэрээ барьж дуустал 700 мянгаас чи надад нийлүүлээрэй. Ерөөсөл зах зээлийн эдийн засгийн хамгийн тохиролцоо юм шүү дээ. Тэгэхэд хувийн хвшил маш happy. Хамгийн гол нь хувийн хвшилд хоёр хүсдэг юм зүйл юу гэхээр тогтвортой байдал. Чи миний барааг үнэхээр авах юм уу? Би яг тийм чанартай барааг бууруулахгүй байна гэдэг. Хоёр дахь нь үн. Би яг ийм үнээр чамд өгнө. Гэхдээ энийг би буулгахгүй. Ерөөсөө л энэ хоёрыг тодорхой болгочвол хэрэглэгч нь нүүж явахгүй Улаанбаатар байгаа учраас айгу тодорхой байхгүй. Энэ дээр айгу хүсэлтэй илэрхийлдэг хувийн хвшилж байгаа.
нэлээд хэдэн том корпорацууд энэ дээр бас зуучилж ажиллая гэдэг. Тэгтэл одоо ийм ялгамжтай байдлаа шүү. Би нэг л юмыг ойлгохгүй. Сая 100 мянган төгрөгөөр худалдаж авчаад энэ жил дотоодынхноос 1 тоныг нь 350 мянган төгрөгөөр авъя гэд манай 5 толгой түш тендер зарлж байна. Хин орох юм. 100 мянган тоныг нь 1 тоныг нь 350 мянгаар худалдаж авъя гэж сая тендер зарлж л тээ. Гэхдээ би нэг юус ойлгохгүй. Чи тэгвэл яагаад нодлын хятадуудаа сая 100-аар авчаад тэрүүгээр яагаад зарлахгүй? Яагаад Улаанбаатар хотын хэрэглэгч өгч байгаа нүсийг дотоодын хэрэглэгчдээс үйлдвэрлэхийг 350-аар шаардаад байгаа. Тэрнээсээ арай жоохон багаар шаардаж болно. Жишээлбэл 800 мянгаар үйлдвэрлэж хүү. Тэгвэл хин ч гэсэн одоо тендерт нь орно тий. Тэгээ иймэрхүү зүгээр зөв бис тогтолцоо нэгдүгüүрт нь альва өрсөлдөөнтэй зах зээлийн салбарт хувийн хөвшил хийж чадах юмыг төр хушуугаа хүргээд ахаар л бүх зүйл фейлдэг. Одоо нэг сүүлийн үед нэг хил зүг гарсан байлаа шүү дээ. Төр оролцсон бүх салбарт хамбурдаг гэдэг. Тэгэхээр би ийм л зүйлийг эх жилүүдэд хийх ёстой. Хийхийн тулд одооноос бид нар шийдвэрүүдээ гаргуулад тохиролцоогоо хийх ёстой. Маш тодорхой зах зээлийн тохиролцоонд хийх ёстой. LNG-г ашиглахын тулд хоолой барих шаардлагатай тэр ажлын тэзүү батлагдсан байгаа гэж гарсан байгаа гэж та сая хэллээ те. За энэ ажлыг юу нь яаж гүйцэтгэх вэ? Ямар төлөв харагдаж байна? Яг үнийг хэлэхэд их хол сонсогдож байна. Энэ жилдээ багтах уу бас ажлын эхлэл. Тэгээ чи хоёр өөр юм шүү. Нэгдүгээр техникийн ээлжинд бид нар LNG-гээр ажилдаг дулааны их усрыг барьдаг. Энэ бол дэнжин мянган эрчим хүчний их усрыг бид түрүүлсэн шүү дээ. 93-аас 100 мегаватт юм. Яг параллельны цагаан давааны тэнд нөгөө шингүүлсэн хийгээ ууршуулах станц наашаага 12 км хийн хоолой. Тэр хоолой маань одоо дэнжин мянга болон сэлб дамдаржаа бусад их усрлыг холбоостой. 12 км үргэлжлэх нь. 12 км үргэлжлэх. За энэ маань одоо ил явахдаа ил явах нь, далд явахдаа далд явах нь. LNG-ийн нэг сайн давуу тал бол одоо нефтийн шиг одоо бидний сайн мэдэх Баян зүрх дүүргийн нодлон нөгөө дэлбэрдэг тэр бол LPG нефтийн шингүүлсэн хийг дэлбэрсэн байхгүй. Нефтийн хий гэдэг бол илүү хүнд өөрөөр хэлбэл газар ингээ одоо энгийн газар хургаад байдаг. LNG гэдэг бол байгалийн хий учраас хүчил төрөчл байх юм бол дээшээ дэгдэж идэг. Бүр ингээд байхгүй болж идэг. Тийм болохоор яг тэр химийнхаа шин чанараа өвөл хасах 40 50 60 хэмт ч одоо хөлддөггүй хийн төлөвтэйг байдаг. Нефтийн хий болохоор хамгийн төсвөртэй бутан гэхэд өөрөө пропан бутан гэж байна л да. Бутан бол нэг хасах 5-6. Пропан LPG бол хасах 40 хэм хүртэл төсвөртэй. Тэрнээс цааш бол нөгөө хийн хэлбэрээс шингийн хэлбэрч хилжээд хоолоогоор явж чадах авчдаг. Тэгэхээр бидний энэ 12 км бол ил явна, зарим нь далд явна. За ингээд ер нь бол хийцлийн хувьд бол тараасын хувьд бол бүгд огтцсон. За дээрэс нь техник эдийн засгийн гарцсан. За хоёр дахь үе шат нь миний түрүүний хэлдэг тэр 130 км-ийн цаана байгаа тэзэг бол одоо хийгдэж байгаа. Энэ дээр хувийн хөвшлийн хөрөнгө оруулалтын тохиролцоо хийгдэх ёстой гэж миний түрүүний хэлээд байгаа юм тэр. Тэгэхээр эхний ээлжих бол бид нар Улаанбаатар хот хийх гэдэг нь шүү дээ. Цагаан давааны тэнд нэг LNG уршуулах станц наашаага хийгээр ажилдаг эрчим хүчний их. Тэгэхээр эхний ээлжинд бол бид нар шингэрүүлсэн хийгээрээ тэр станц маань ажиллаж байна. Хоёр дахь шат нь нөгөө цаад 12 км хий маань холбогдчихвол нөгөө хадгалах сав ууршуулах байгууламжаа хасаад дахиад хүчин чадлаа хоёр дахин нэмжих гэсэн үг. За LNG-гээр ажиллах энэ станц маань тэгвэл хичнээн айлуудыг цэвэр эрчим хүчээр хангах тооцоол байна вэ? За яг LNG-ний өөрийнх нь одоо тэр цагаан давааны цагт нэг 15,000 м3 ууршуулах хүчин чадалтай хэмэд энэ бол өөрөө 20,000 айлах. За наад дэнжин мянган ихний шат 58 гэдэг бол өөрөө нэг 10-аас 9,000 айлыг халах хүчин чадалтай. Одоо нэг метр квадратын 50-60 метр квадратыг хэрэглээгээр тооцоод. Нийтдээ бол бид нар нэг 13,000 айлын хэрэгцээг хангах гэсэн юм тооцоо байгаа. Одоо өөрөөр хэлбэл дэнжин мянгаыг нэгдүгээр үе шат, хоёрдугаар үе шатанд холбоцоход бол дэнжин мянга бол нэг 13,600 айлыг бол хангах хүчин чадалтай юм дулааны их усыг барьж байгаа болно. За энэ маань өөрөө тэр цагаан давааны тэнд баригдах станцын дөнгөж хэрэглээний 45% үзүүлж байгаа. Цаана дахиад 55% нөөц байна. Энэ нөөцөө бид нар одооны байгаа түрүүнд дурдсан сэлб дам даржаа зэрэг нүүрсээр ажиллаж байгаа станцуудыгаа хийн түвшин рүү холбох гэсэн үг. Одоо дам даржаа ихэд 63 мегаватт, наан 28 мегаватт, одоо сэлб хороолт чинь дахиад 50 мегаватт хэрэгцээ байна. Сэлб хороол хэрэг үнэхээр 8500 2 дахь ээлжинд 12,000 нь орчихвол. Гэтэ орно л доо энэ бол 8500 айлын захиалга одоо 5 сар 27 оноос эхлээд борлуулагдах гэж байна. Тэгэхээр борлуулалтыг авсан
тохиолдолд 100% бондоос ахиулж байгаа төс шүү дээ. Ирэх 2027 он гэхэд ажилтанд орох ёстой. Тэр үед дулааны эрчим хүчний найдвартай хүүсвэр холбогдсон байх ёстой. Сая өнгөрсөн үеийн тухайд бол Улаанбаатар хотод болон нойр орчимд байрлах 173 нам даралтын зуухны асуудал яригдсан. Энд өмнө түүхийн үрсдүүлж исэн энэ жилийн хувьд бол бас одоо зарим нийцвчлүүд илэрж исэн энэчнээс агаарын бохирдол үүсээд байна. Хажууханд найл хагас кокссон түшээ хэрэглээд идэг. Гэтэл нам даралтын зуухан дээр түүхийн үрс сэргэлж идэг гэдэг ч юм уу ийм асуудлууд үүсэж исэн. Тэгэхээр яг та түрүүн хэлсэн нам даралтын зуухуудыг энэ хийн одоо түлшээр ажилуулах ажил ямар хувьтай, ямар төлөвлөгөөтэй, ер нь ямар явцтай байна вэ? Ирэх жил ер нь энэ нам даралтын зуухууд дээр ямар хэмжээний ач холбогдлыг өгч байна? За энэ ийм байна. Улаанбаатар хотын болон одоо улсын өмчийн одоо дулааны нам даралтын хүүсвэрүүдийн хувьд бол бид нар бараг 80% тавьж байна. За энийг бол 100% болох болцоотой. Нөгөөдөөр хувийн хвшлийнхний асуудал. Хувийн хвшлийнхний хувьд бол яг үнийг хэлэхэд хөрөнгө оруулалт болон хэрэглэн дээр одоо хүндрэл үүсэж эхэлж байна шүү дээ. Хэрв бид нар сайн түүхийн үрсийг нийтлэн болголоо. За бид нар дахиад шахаад хагас кокс болгож болно. Хийрүүг шахаад ирэхээр хийн хэрэглэн дээр өндөр гараад ирэхээр хийн зуухны шинжилтийн хөрөнгө оруулалт хийж чадахгүй шүү дээ. За энэ дээр бид нар гадны төсөл хөтөлбөр дэмжлэг заашгүй хэрэгтэй. Тэгээ магадгүй энэ бол гэхдээ хийж болохгүй биш болно гэдгийг сайн харууллаа шүү дээ. Жилдээ бид нар 20-30 зуухыг шилж чадчих шүү дээ. Тэгэхээр энэ бол хэрэг хүсэх юм бол 2027 он гэхэд үндсэндээ 100% хийж чадна. За энэ жилийн хувьд бол бид нар үлдэгдэл бараг хэсэгдсэн инженерийн хангамж удирдах газар гэдэг Улаанбаатар хотын орон нутгийн хвшилт үйлдвэрийн газар эдний мэдлийн зуухуд бол 100% шинжил. За дээрэс нь одоо манай хуульчид дотоод хэргийн яамны харьяа байдаг томоохон бас объектууд байдаг шүү дээ. Одоо шоронгууд байна, хорхангууд байна, цагдаагийн байгууллага, онцгой байдал гэдэг эдгээрүүдийг бас шилжүүлэх ажлыг бас рестората хийх гэж байна. Тэгээд энэ дээр хэрэглэн дээр л асуудал байна. Өөрөөр хэлбэл шилжилтийг хувийн хвшил хий гэдэг байгаа байхгүй. За энэ бол газ зарж байгаа компани би энэ хөрөнгө оруулалтын зуухыг хийгээд өгөө. Ганцхан надаас чи хийгээд доктортой 5 жил авах юм уу гэдэг асуулт байхгүй. Тэгэхээр тэр хийн хэрэглэн нүүрсээр ажиллаж байгаа хэрэглээний хоёрын хооронд ямар зөрүү гарч байна? Тэр зөрүүг технологийн хувьд яаж өөрчилж болох вэ гэдэг л одоо тохируулга байна. Тэгээ энэ дээр бол бид нар сая хэд хэдэн юуг сая үлийн үйлрэлт хийж үзээд энэ бол боломжтой байна гэсэн эерэг үзүүлэлт гарлаа ш. Тэгэхээр энэ ажил бол миний зүгээр харж байгаа энэ өнцгөр энэ үзүүлэлтээр харахад бол улсын мэдлийнх нь бол 100% бараг хийж байгаа. За хувийн хвшилтээр л жоох өндөрлөг гарч байгаа. Гэхдээ энэ дээр бол стандарт тогтооход бол дийлэнх нь одоо улсын мэдлэх байгаа болохоор үлдсэн 30% нь бол дагах л ёстой. За яг эдгээр ажлууд цогцоор явахад дүрм журм хууль стандарт бол бүгд уялдаж явах хэрэгтэй. Гэтэл нэг асуудал байдаг. Эдгээр одоо саяны хэлсэн дурдсан зүйлүүдийн уялдаа холбоо гэдэг зүйл байхгүй. Нэг газар очиод нэг хуулийг үүсгэсэн нөгөө хуулиа одоо үүсгэсэн дүрм журм юм стандартын авцалтаагүй байдал байдаг. За жишээлбэл одоо барилга байгууламж барихад бол одоо тендерт иймгээ заасан бахад орчин үеийн стандарт нь ийм байдаг. Тэгээ тендерт заасан нь л одоо дулааны алдагдал ихтэй заавал уурын зуухаар ажилтдаг байх ч юм уу ийм стандартууд байдаг. За тэгэхээр яг одоо ер нь эдгээр ажлуудыг явуулахад өөрчлөх ёстой дүрм журм ч юм уу уялдаа холбоог ер нь та нар яаж харж байгаа вэ? Ажлыг яг үүсгэж байгаа хүмүүсийн хувьд нөгөө талдаа сая энэ жил бас эрчим хүчний суурь хуулийн тухай асуудал их яриглаа. Ажлаасаа гарсан байсан боловч одоо бас тарлаа тийм ээ. Ер нь эрчим хүчний суурь хууль за яг энэ хийн халаагуур цэвэр эрчим хүчний шилжилт их усүр буюу энэ эрчим хүчний солонгорлол дээр ер нь магадгүй яг одоо нийслэлээс төлөөлж ажиллаж байгаа хүний хувьд ажлын эсвүүд хэр хоорондоо уялдаа холбоотой байдаг юм бол за яг өнгөрсөн жил бол харьцангуй маш нэгт байсан шүү дээ. Нийслэл Улаанбаатар хотын дэд бүтц хөрөнгө оруулалт хариуцсан нэгдүгээр орлогч маань эрчим хүчний яамны төрийн нэрийн бичгийн дараа ахлуулсан хамтарсан ажил хийх байсан. Энэ аяг үр дүнтэй байсан. Өөрөөр хэлбэл сая нөгөө өөрөө ч яриад байдаг уялдаа холбоо. За ерөөсөө нэг харилцаа хандлага байсан шүү дээ. Төрийн байгууллагуудын харилцаа хандлага, хамаарал бүхий байдал. За энэ бол харьцангуй харин бол өндөр түвшинд урдан явсан. За түрүү ярьлаа яг эрчим хүчний суурь хуулийн хувьд бол цахилгаан дулаан гэдэг нэлийн ялгах ёстой байсан. За энэ дээр бол яг орж чадаагүй. За энэ жил бол хийн хангамжийн тухай хууль орж ирэх нь байна. За дахиад дулааны эрчим хүчний тухай хууль бол зайлшгүй орж ирэх шаардлагатай. Үн тарифын хувьд бол энэ чинь хоёр өөр шүү дээ. Төвийн эрчим хүчнээс өгж байгаа үн тариф тусгай зөвшөөрөл нөгөөх нь бие даасан их усүргээ. За энэ дээр бол харьцангуй бол томоохон их усүр дээр бол стандарт норм гэдэг юм уу
эргэцэн хувьд бол боломжтой. За нөгөө жижигрүүлээд нөгөө айл өрхийн хувьд за сая миний ярьдаг 50 60 одоо 300 айлыг холбох асуудал бие даасан ганц айлыг холбох ингээл зураг батлуулахаас ахуулаад хүндрэлтэй асуудлууд бол байгаа. За энэ маань одоо сая миний ярьдаг одоо хуулиуд, нормууд шинээр орчих юм бол болцоотой зүйлүүд байна. Тэгээд яг хуу хэдийгээр зөрчилтэй зүйл байгаа ч гэсэн бас боломж бол байгаа шүү дээ. Тэгээд боломж байгаа гэдгийг хараад энэ жил бас холбоод бид хийж үзүүллээ. Тэгэхээр яг энэ ирч хүчээрээ явах хэрэгтэй. Харин хөрөнгийг хэрэглэгчийг дэмжих гэдэл зарцуулна. Дээрээс нь стандартыг олон улсаас Монголдо нутагшуулах ажлыг хийх хэрэгтэй. За ер нь бол яг хуу эрчим хүчний хүмүүсийн айгүй их одоо шүүмжилт хандаад байгаа. Эрчим хүчний яамны хийх асуудлыг нийслэгээд байгаа юм шүү гэж. Тэгэхээр нийслэл өөрөө яг өнөөдөр байдлаар томоохон салбарын одоо уялдаа холбоо гэдэг юм уу, салбарын томоохон ажлуудыг нийслэлд хийхийг хүлээгээд суух юм бол өнөөдөр бид нар бөөлж үтийн станцыг, Багнуурын цахилгаан одоо хураагуурыг, өнөөдрийн 5 дугаар цахилгаан станцыг, өнөөдрийн Дэнжин мянга хий станцыг хийж чадахгүй л байсан л да. Тэгэхээр бид бол манлайл үзүүлж хийж одоо эрчим хүчний яамны бас нэг одоо өчүүхэн ч гэсэн ачааллаас хуваалцж байгаа да. Бид бол баяртай байдаг. Нэгдүгээр хоёрт нь бид тэр чиглэлээрээ бас эрчим хүчний салбарт дэм болдог гэж үздэг. Цаашдаа ч гэсэн энэ хамтын ажиллагаа бол улам бүр өргөжих ёстой. Яг тэгэхээр Улаанбаатар хот гэдэг чинь өөрөө нийт хүн амын 51-52% нь байна. Эдийн засаг улс төрийн 80% нь энд байна. Тэгэхээр энэ бол стратеги ач холбогдолтой байх гэхгүй. Нэгдүгээр нийслэлийн бас чинь төв. Тийм болохоор цаашдаа бол эрчим хүчний төслийг тэгж ялгамжтай тэр ингэхгүйгээр хамтарсан байдлаар зохион байгуулад явах нь бол үр дүнтэй маа гэдгийг одоо өнгөрсөн төсөл аргамжууд харагдаж байна та. За одоо шилжилт хийхэд ч юм уу ямар нэгэн өөрчлөлтийг хийхэд яг иргэдийн хамгийн гол анхаардаг зүйл бол эдийн засгийн дарамтанд ирэх ач холбогдол өгдөг. За сая бол жишээлбэл одоо цахилгааны үн тариф нэмэгдэх, дулааны үн тариф нэмэгдэх бол бас маш маргаантай сэдв байсан. Та түрүүн хэллээ. Яг одоо хийн халаагуурыг хэрэглэх нь нүүрс төлснөөс илүү өндөр зардалтай байгаад байна гэж. Явандаа ер нь яг энийг магадгүй ногоон оноо цуглуулах байдлаар ч юм уу тий хэрэглээгээ дараагийн хэрэглээнээсээ хөнгөвчлүүлэх хэр их одоо хэмжилт гаргаснасаа дараагийн хэрэглээнд урамшуул авдаг байдлаар ч юм уу ийм систем рүү оруулах юм боломж байгаа юу? Энэ хоёр хүчин зүйл байгаа. Нэг нь тогтолцоо байхгүй. Өөрөөр хэлбэл тэр нүүрс чайг үнэтэй байхгүй яг үндсэндээ бид нар хэлээд шүү дээ. Хуучин шахмал түлшийг 1 тонныг нь 598 мянга баг 600 мянгаар үйлдвэрлэчээд 150 мянгаар зардаг байсан байхгүй. Тэгээ тэрний ихэнх нь одоо 80% нь улс нуруунд дээр аваад шүү дээ. Сая ч гэсэндээ бүгд найрамд хятад ард улсаас сая 160-аар аваад 250 мянгаар зарж байгаа байхгүй. Тэгэхээр чи өөрөө тогтолцооны хажууд л байхгүй. Хэрвээ яг тэр өгдөг үнээр хийрүүгээ шилжүүлэх юм бол хийн хямд. Хэрвээ тэгж харьцуулбал хийн хамаагүй хямдхан. Жилдээ одоо 1 тонн LPG-ний үн ойролцоогоор нэг 2,900 байгаа шүү дээ. Тэгэхэд жилдээ дулааны улиралд бие даасан гэр 1.5-аас 1.8 тонн LPG хэрэглэнэ. Тэгэхээр нэг айлд өгдөг тэр 3,600 төгрөг 3,800 татаас өгöd нь шүү дээ. Тэр татаасаа ингээ өгчих юм бол хэрэглэсэн хямдхан. За зөв хариуцвал өөрөөр хэлбэл тэр нүүсээ үйлдвэрлэдэг өгдөгөөс мөнгө л хэрэглэгчтэй өгчөж л гэсэн үг байхгүй. За нөгөөх нь бол таны төрөний хэлдэг яг ногоон оноо цуглуулнахээс илүү бид цаашдаа яг карбон кредитийг худалдаж бол чадахгүй. Ягаад гэвэл бид өөрөө хөгжилтэй орн биш учраас бид чинь хэрвээ үнэхээр одоо нүүрс хүчлийг хийх бууруулж чадахгүй дээрээ хүрэх юм бол бид эргээд татварын дарамттай. Харин эсвэргээр энэ карбон кредитийг цуглуулад зардаг ийм зууршлагч орнуудад хандаж манайх бол хэрэглэгч айгүй зах зээл жижигхэн байхгүй. Ерөөсөө л нэг 150 сая доллар гэдэг бол бусад орнтой харьцуулбал энэ бол айгүй жижигхэн зах зээл. Тэгээ энэ дээр бол магадгүй одоо бусад зууршлагч компаниудтай гадны орнуудтай харьцаж агаад нөгөө хэрэглэгчийн дарамтыг багасгах боломж бол байна гэсэн үг. Тэгэхээр хоёр хүчин зүйл байна л гэж байна. Нэгдүгээр тэр гажууд л болцсон нүүрсэндээ өгж байгаа тэр асар их татаасаа яг тэр хэмжээгээр буулгаад хий болон цахилгаан зэрэгч мөч хэрэглэж байгаа улсуудынхаа дэмнэх ёстой. Хоёрдугаар талд нь тэр олон одоо гадны грантууд заримдаа софт лоонууд орж ирж байна. Мөн бас
карбон кредитийг арилжаалах 3 дахь этгээдүүдтэй нийлсэн. Тэндээс хөрөнгө босгоод тодорхой одоо хэсгүүдийг бас дэмнэх болцоотой. Тэгэхээр аль талаасаа л ингээд хибрид маягаар явах хэрэгтэй л дээ. За бидний ярилцлага дуусахад 5 минут үлдсэн байна. Сая дурддаггүй аль эсвэл заавал дурдах одоо шаардлагатай үлдсэн мэдээлэл та бидэнд өгөхгүй юу? За тэгэхээр би бол жоохон төслүүч юм үзэлтэй юм. Өөрөөр хэлбэл ер нь бол хинд юу хамгийн түрүүнд хэрэгцээтэй байна вэ гэдгийг тодорхойлох ёстой шүү дээ. Айл гэрхийн одоо би жишээл айлын 5 хүүхэдтэй айлын том нь. За тэгэхээр манай аав ээж юу бодох вэ? Хүүхдүүдээ яаж амжуулах ёстой? Хашаан дотор нь байшин нь гал алдаад ахад тэр байшингаасаа өөдрүүгөө явсан замаа тавиад яах юм бэ? Байшин ч гал алдаад байна шүү дээ. Тэгэхээр энэ олон төсөл хөтөлбөр арга хэмжээнүүдэд эрэмблэх ёстой. Priority нь аль нь вэ? Аль нь яг чиний одоо үнэхээр аминд тулсан. Бидний мэдээж зорилго бол авто замын төвчрэл, төвлөрлийг сааруулах, цаашлаад агаар орчны бохирдлыг бууруулах үндсэн одоо хоёр чиглэл байна. Тэгэхээр энэ хоёр чиглэлийнхаа хүрээнд тулгуур яг ач холбогдолтой төсөл нь юу вэ гэдгийг л одоо нийслэл болон салбарын яамдууд зөвөр тодорхойлоод тэрийг нь одоо засгийн газар дээр хүлээн зөвшөөрдөг байгаасаа гэж хүсэж байна. За одоо өнөөдөр ч гэсэн олон нийтийн маргаантай асуудлууд байна шүү дээ. За би жишээ нь Таранбай төслийг бол хэрэгтэй. Гэхдээ Таранбайд 1.2 их нийтийг өгч яах. Яг өнөөдөр Таранбай бидний хоолой дээр тулаагүй шүү дээ. Биднэрт юу тулсан бэ гэвэл эрчим хүчний тутамгшил. Өөрөөр хэлбэл 2026-аас 27 оны үеийн хичээл бол бидний хүн цорилтын жил байна. Өөрөөр хэлбэл бид нар дулаан байх уу, хөлдөх үү, эс орших уу гэдэг дээрээ тулаад ахад бид нар тэр 350 тэрбумаараа бид нар их усүр баримаар шүү дээ. Эсвэл хэрэглэгчээ дэмжмээр шүү дээ. Бид нар нэг өвлийг давхад 350 тэрбумаа хотынхаа бүх хэрэгдэд өгөхөд бид дулаан хангалттай амьдрна. Тэгэхээр цаана нэг ёсондоо хувийн хөвшлийг дэмжиж байгаа юм шиг боловч хэрэглэгчээгээ найдвартай тогтвортой байх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ийм л тогтолцоон дээр байгаасаа би иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн хувьд ч гэсэн би тийм байр суурьтай байдаг. Төр хувьчлалын түвшлийн чагсаалтыг батлахтаач тийм байх байгаас. Өнөөдөр агаарын нийтийн тээврийг батлаад яах юм бэ? Манай иргэдийн хурл дээр орж ирсэн л дээ. Тийм учраас энэ төсөл хөтөлбөрүүдийн эрэмблүүд хамгийн хэрэгцээтэй амин чухал гэдгээ нэгдүгээр тодорхойлох ёстой. Тэрэндээ бид нар тодорхой хүч хаях ёстой. Бүгдээрээ хамтдаа зүтгэх ёстой. Хоёр дахь юм бол мэдээж би дахиад л хэлье. Одоо нөгөө Моломтай ам гэж нэг дээр нэг тийм домог байдаг шүү дээ. Нөгөө их эрдэм номтой хүүн ирээд ихийг авах гэсэн чинь өө би одоо ядарсан ингээд моломын таймын одоо их нь ингээд мууруугаа зүтгээд идэг гэдэг шиг. Тийм амьдралыг чинь сайжруулъя, ахуй өнөхчдийг чинь технологиг тавиад өгье гэхэд одоо ингээд эсрэгшилтэй юм шиг хандаад идэг нийгмийн нэг жижигхэн хэсэг ба шүү дээ. Тэр хэсгийг бол тодорхой хэмжээнд хязгаалт хийх ёстой. Зөв хэмжлэлийг зөв амьдралын одоо аясыг бид нар дэмжих ийм л одоо зүйлийг хийх ёстой л гэдэг би байдлыг хэлж байгаа. Тэгээ өнөөдөр бол эрчим хүч, дахиад эрчим хүч тэр дундаа төвлөрсөн энэ төвлөрлөөс бий болж байгаа төв эрчим хүчний хамааралтай байдлаас цэвэр эрчим хүчний одоо тархмал бие даасан их усруудыг барьж агуулах ажил бол нэн тэрбунд хэрэгтэй байна л гэсэн үг. За баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Өнөөдөр бас тодорхой мэдээллүүдийг өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд мөн одоо ирэх өвлийн төлөв байдлыг тодорхой ярилцсан. Танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Их том ажлыг зорж байгаа юм байна. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Бид өнөөдөр цэвэр эрчим хүчний шилжилт, за мөн эрчим хүчний солонгорол, эрчим хүчний их усүрийг олон талт байдлаар шийдэх асуудлаар нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч бөгөөд Улаанбаатар хотын тархмал эрчим хүчний их усүр барьж байгуулах төслийн санаачлагч Бацэрэгтэй ярилцлаа. За энэ ярилцлага Монгол телевиз болон терминал нэгдэг гэсэн пэйжүүд дээр лайв хадгалагдана. Мөн YouTube хуудсан дээр терминал нэгдэг гэсэн чанел руу ороод плейлист дотроос чөлөөт ярилцлагыг сонгоод мөн тэнд байрших болно. За эх 7 хоногийн мегмар лав гарагт 14 цагаас иргэн уулзъя. Баяртай үзэгчдээ.